За 6 дээр өдрийн нөлөөлөл ер нь хэрхэн яаж хүний биед сэтгэл зүйд гэх юм уу яаж ер нь нөлөөлдөг юм бол одоо юу гэдэг бодийн буцалтаар хүмүүсийн сэтгэл санаа бас их тогтворгүй болдог ч гэдэг юм уу тийм зүйлүүд байдаг шүү дээ. Тийм. Тэгэхээр ингээд дахиад одоо дээд түрүүний ярьсан тэр нэг өмнөх ярьсан 6 тухай ярьж байсан шүү дээ, сарны нөлөө гэж ярьсан. Тэгэхээр нэг өдрийн нөлөөллийг тооцохын тулд өдрийн нөлөөлөл гэдэг зүйл ханаас үүдэлдэг юм бэ гэдгийг маш сайн тооцох хэрэгтэй. Тэгэхээр дэлхийн нэг өөрийнхөө тэнхлэг дээр 24 цаг буюу 12 цагт бүтэн тэнхлэгийн аван эргэж штэ. Энэ эргэлтийн нөлөөлөлөөр цагийн нөлөөлөл юм чинь бий болж байгаа. Тийм. Одоо нэг монголчууд гэдэг штэ гэрээр зурчаад нэг за ханны толгой тэр хавцаа тусахад одоо хулган цогулж байна. Одоо үгүй тулаа цогулж байна ч гэдэг юм те. За ингээд чанга тийшээ харсан л одоо луу цогулж байна ч гэдэг юм. Эсвэл гахаа цогулж байна ч гэдэг ингээ хараад ингээ зургуулцдаг. Тэгэрэн шиг нэг цагийн тол хийдэг хүмүүс голдуул нэг тийм ингэж мод тавьчаал нарны нэг нөлөөллөөр ингээ цагаа маш хурдан гаргацдаг. Тэрэн шиг юу л да. Их дэлхийн өөрөө нэг их дэлхийн эргэлтийн нөлөөлөлд орол өдөр тутмын тэр 2 цаг чинь нөлөөлөл явагдаж байгаа. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ? За сар болгонд нөлөөлөлтөй одоо сар болгоны нэг хувь хишгийг бүрдэж байхын тулд хүн нэг за мэдээ сартайгаа ариун амьд холбоотой гэдгийг ухаарах хэрэгтэй. Дээрээс нь саран хүд байдаг гэдгийг ухаарах хэрэгтэй. Дахиад сарны өдөр болгон бидний нэг хүзүүтэй холбоотой байх хэрэгтэй байдгаа гэдгийг ярьж ирсэн шиг нөгөө цаг болгонд тэгвэл одоо 2 цаг тутамд бид яаж вэ? Их дэлхийн энэ эргэлтийг үүсгэж их дэлхийг эргүүлж байгаа тэр орон зайн эздүүд гэж хэлээ та. Одоо жишээлбэл ингэж шүү дээ хулган цаг байлаа гэж дэлхий ингээд тэнхлэгээ тойрж эргэлтэхтэй тодорхой яг орон зайд одоо Монгол байгаа орон зай дэлхийдээ хамт эргээд сар нарны орон зайд нэг өөр орон зайд очиж штэ. Одоо ингээд дээшээ харахаар одоо хөөх долоон борхоод нүгээд ийн гэж яхад өндөө бол долоон борхоод нүгэж байгаа гэхээс дэлхийн эргэж байгаа штэ. Дэлхий өөрөө ингэж эргээд байгаа штэ. Нөгөөдөл нь тэр орон зайд өрхөдөд байж байгаа штэ. Тэгэнгүүт одоо ингээд мичид гудааж яан ч гэдэг юм уу те. Тэгснээ өөрийн цолмоод гараад ирлээ гэдэг ингээ яриад байгаа штэ. Энд чинь дэлхий өөрөө эргээд байгаа байхгүй. Тэгэхээр дэлхийн эрэхтэр бид нар дэлхийд хамт иргээд шүү дэлхийгээс суурч үлдээгүй те. Тэгэхээр нөгөө дэлхийн эрэг дагаж эргэж байхад дэлхий дээр ирж байгаа тэр өөр оддын орон зайн айс саврууд бид ингээ ээлжээр орж байгаа нь өөрөө нэг 12 цагийн өөрчлөлтийг дээрээ тусгаж авч байгаа юм. Тэр хэмжээгээр нөгөө одоо ингээл хэрэгж жаад илүү их долоон борхоо тод харагдаад тэгснээл одоо хүн таваад харагдчихсан л тэгснээл мичид 7-д харагдаад ингээд яг чанхан ингээд тусгалуудаас нь хамаарат бид нар дээр ирж байгаа тэр одон гэрийн гэдэг юм уу огторгой орон зайн их тусгал эрчмийн тусгалууд хүчтэй ирж байгаараа бидний цаг болгонд бидний биед оюун санаа бодол нэгдүгээр нөлөөлж байгаа шүү. Нөлөөлж байгаа. Хоёрдугаар өдрийн тоолол илүү нөгөө юунд нөлөөлөв? Урагт илүү нөлөөлдөг. Анх ураг хөөхт нэг хин хэвлэд яаж бүрэлдэх вэ? Хин хэвлийн дотор бүтэн нэг хин нас гэдэг 1 жил байгаад шүү дээ. Энэ хооронд тэр эхийнхээ савнд алтан савнд ураг бүрэлдээд ураг өсч байхдаа анхны зам төлөвүүдэн өөртөө суулгаж авчдаг. Анхны зам төлөвүүдээ. Анхны нөгөө өвчнүүдээ одоо сэтгэлийн гэмтлүүдээ авч идэг. Анхны дээдэрхтэнг нь ургах тоолондоо нөгөө тодорхой хөлбөрийн даргуу ингээ ургаа тий. Одоо нөгөө жижигхэн нөгөө 2 сэс ингээ ургаад штэ 5 сартай төдөн 7 хоногтой төдөн мэдээлэлтэй гэж яриад штэ. Тэр бүх нөлөөллүүдийг энэ өдрийн нөлөөлөл олгож идэг. Өдрийн нөлөөлөл олгож идэг. Тийм учраас монголчууд уг нь яг толгорог нөгөө жирэмсэн ээжүүд маш их нөгөө нар саранд явдаг байсан шүү. Яагаад гэвэл тэр хин хэвлээд байгаа урагт огторгой ертөнцөөс ирж штэ тэр сүнс хүүхдийн сүнс хүчсэн үсээгүй сүнстэй хүүхдүүд ирж байгаа. Тэр сүнс огторгойн орон зайнаас ирсэн учраас өөрийнхөө ирсэн орон зай оддын эрчим нөлөөнд дутагдж байдаг учраас тэрийг сайн хангалттай авч нөгөө сүнсийг дэлхийдээ буюу тухайн ээжийн одоо ахан дэлхийн 5 махбодтой энэ бид тасгахын тулд
эхний одоо төдөн сард тэгж явна эхний төдөн сард одоо сартай илүү ойрхон байлна, дараагийн төдөн сард нартай илүү ойрхон байлна, дараагийн төдөн сард дэлхийтэйгээ илүү ойрхон байлна. Тийм том ухаан мэдэрч тулгарх. Тэгж үжиж сая энэ гизэнд бүрэлдсэн хүүхэд маш их оюунтай, эрүүл, сарвал, өсгөлүүн. Хүсэл мөрөөдлөө бэлтгэх тийм чадвартай. Оюуны одоо ген дамжиж ирсэн, удам дамжиж ирсэн маш их тийм сарвал ухаан гэдэг юм уу, эр зэрэг гэдэг юм уу бидээ шимгээсэн хүүхд төрдөг. Тийг мэддэг гэсэн. Ингээл өнөөдөр тэгээ ийм байлгахын тулд энэ дэлхийн 12 цагийн цагаар дамжсан огторгон холбоосууд их хэрэгтэй байсан. Тэгээд энийг бас мэддэг болчихвол энэ одоо тулгар эхчүүд гэдэг юм уу, жирэмсэн байгаа эхчүүд, хүүхд төрүүлж байгаа, төрүүлсний дараа нь нялх бидээ байгаа эхчүүдэд их чухал. Өнөөдөр яагаад энэ эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд асар их сэтгэл хөдлөлийн одоо хямралтай байна. Тэгэл төрхийн нийгмийн дараах сэтгэл готрол гэдэг ойлголт орж байна. Чи хаанаас үүдэлтэй? Чи тэр хүүхдэд хэрэгтэй эрчмүүдийг чи нэгдүгээр төгсөнгөө, өөртөө хэрэгтэй эрчмүүдийг авсангүй. Чи бүхэл бүтэн хүний амийг тэгээд тэрийг өөрөөсөө одоо ядаж махан 5 махуудынхаа шимээр өөрөөсөө тэтгэж байгаа ч гэсэн тэр сүнс өөрөө огторгой ертөнцөөс ирсэн сүнс буюу эрчим энергийг чи гэрэл туяагаар дутаагаад байна. Тэгээд хүүхд чинь сэтгэл готролтой хүүхд төрж чи өөрөө сэтгэл готролтой хүүхд төрж. Сэтгэл готрлын цаана юу дээ? Өвчин байгаа шүү дээ. Тархины гэмтэл, нугасны гэмтлүүд байгаа шүү дээ. Одтойгоо холбогдох тэр холбоосоо суларч харал тэг эрчмийн тэтгдэл нь байхгүй болчих юм шүү дээ. Угаасаа тэр холбоо сул байх юм бол чи өөрөө нар саранд явахгүй байх юм бол од иргэсийн дор алхахгүй байх юм бол өөр шөнийн нөгөө шүүдэртэнд гарахгүй байх юм бол хүсээгүй нөгөө эхийн хөвлөд байгаа тэр сүнсний тэр хүүхдэд асар их гэрэл хэрэгтэй байхгүй ядаж л амар маш хурдан өсөж байгаа шүү дээ. Ингээд цаг цагаар хоногоор өсдөг. Тэгэхээр тэр хурдтай өсгөд асар их гал, асар их гэрэл, асар их туяа хэрэгтэй л гэдэг байна. Тэгээ энэ гэрэл туяа засраг хаанаас ирэх вэ? Од тэнгэрээс ирж байгаа. Огторгой ертөнцөөс ирж байгаа. Тэрнээс чиний махан метроос гарч ирж байгаа юм шиг. Тэгэхээр өгн тэгж явдаг л ёстой юм билээ. Тэгээ тэр боломжийг одоо олгодог, алхаж яахт чинь тэр өнөөдөр дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд гарцсан нэг цагаан модны эрчмийнхаа хуврлаар гэдэг нь хасын орон цаараа дамжаад дэлхийн судал суугаараа дамжаад хурмсны агаар мандлын судал сумаараа дамжаад чиний бид ирж идэг. Энэ боломжийг олгодог нь тэнд байгаа шар оддын гэрлийг биерүүчэн тусгаж авч өгдөг нь нөгөө юу байхгүй. Энэ гадуур явж байгаа орчин гэдэг нь огтор цагийн эцдүүд байхгүй да. Цагийн эцдүүд гэж хэлж. Тэгэхээр ойлгодог юу цаг амьтай, цагны амьны эцдүүд л гэж яриад байна. Тэдэр л байдаг. Тэр их гадна нарсал тэнд явж байгаа хэвээр. Тэгэх юм бол сэтгэл хөдлөл гэж байхгүй. Тэгэх юм бол чамаас өвчтөе хөх төрөхгүй. Төрснийхаа дараа хөгт чинь ингээд эхний сар гэдэг юм ямар нэгэн эмнэлэг дамжгаар явж чамаа зовоод байхгүй. Тэгээд дараа нь өсөд том болохоор тархины олон өвчтөе гэдэг юм уу? Сэтгцийн олон өвчлөлтэй тийм хөгт болохгүй. Энийг маш сайн ойлгоод цагийн нөлөөлөл гэдэг. Тэгээд таньчих хэрэгтэй. Хулган цаг ямар нөлөөлөлд өртөж үзүүлдэг юм? Жирэмсэн байх үед. Хулган цаг одоо дараагийн мөхөр цаг ямар нөлөөлөл үзүүлдэг. Гэт ингээд энэ олон нөлөөллүүдийг цагийн дэг гэх юм шиг байна тий баг. Дэг цагийн зураг, цагийн зурхай, цагийн зурхай, түрүүн сарны зурхай, нарны зурхай, сарны зурхай, цагийн зурхай. Тэг ингээд ярьж байгаа байхгүй юу? Тэгээд түрүүн дээр жарны зурхай гэж ярьсан шүү дээ. Тэр нөгөө жарны зурхайн цаана ямар мөн чанар байдгийг, нарны зурхайн жилийн зурхайн цаана ямар мөн чанар байдгийг нөлөөлдөг гол од гарыг ирсэн юм. Жишээлбэл жарны зурхайн цаана нөлөөлдөг гол гарыг ирсэн юм гэхээр сүүн замын галактик гэж ойлгож байна. Эсвэл хүн таван удны нөлөөлөлөд ингээ ойлгож байна. Тэг хамгийн товчхондоо тэгэнгүүт 12 жилийн мөчлийн цаана гол нөлөөлөл нь юу гэдэг? Нарны аймаг гэж ойлгож байна. Нар болоод нарны аймаг. Тэгэнгүүт сарын цаана байдаг гол нөлөөлөл нь юу гэхээр сар болоод сарны аймаг буд гариг бас давхар орно. Тэгэнгүүт дэлхийн буюу цагийн цаана байдаг нөлөөлөл гол нөлөөлөл юм гэхээр ихтэлхий ч өөрөө орж ирж байгаа байхгүй юу? Тэр ихтэлхий. Тэгээ ихтэлхийн цаана нэг ихтэлхийг тэтгдэг одоо 7 биш 5 махуудын тэтгдэг хүн 5 би хүн 5 гэдэг. Ийм нөлөөллийг л маш сайн мэдчихээ. Тэрний дагуу хулган цагт одоо юу гэдэг тэгж амрах хэрэгтэй ч гэдэг юм уу те. Дараа тэр цагт нь тэгэх хэрэгтэй гэдэг цаг бие махбод чинь өссөн үсээг цагийн дагуу явагдчих шүү дээ. Чи гिचнээ жамыг сөрхөд шүн унтдаггүй болно. Би өдөр л унтдаг болно. Гэхэд чи шүн унтдаггүй болж чадахгүй. Ягаад гэвэл бие махбод чинь цагийн нөлөөллийн дагуу бүтээгдсэн нөгөө зургийнхаа дагуу амьдрах үүрэгтэй байна. Зургийнхаа дагуу одоо энэ цагийн хоолны багш нарын зурхаач яриад шүү дээ.
орой ондохта тийм мэдэн шүнд тэгж ажилдаг бөөрн тэгдэг учраас тийм тэрнээс хойш идэж болохгүй гэсэн нэг юм яриад эн чинь бас нэг өөр цагийн зургийг дагах гэдэг нэг хэлбэр. Махан би бас нэг өөрийгөө эрүүл сарвал байлгахын тулд сүнсгэл би өөртөө бас хэрэгтэй эрчим хүч чадлаа дутаахгүй ингээд бүрэн байлгахын тулд цаанаасаа цагийн зурхаан дагуу өөр ингэсэн биоритмтэй байгаа даа. Тэгээд тэрнийхэн дагуу заавал идэж уух дээр тусах биш. Идэж уухаас чинь илүү чухал зүйл байна. Жишээлбэл тэр нэг эхний удаад би төрсөн нэл хүүхдүүдийн ургийн тухай яриад байна. Дараа нь тэр дахиад цагийн нөлөөл дахиад байгаа. Таван махбод дээр чинь яг орчиж байгаа. Нөгөө би сая хүн таван бод гэж ярьсан чинь таван махбодын нарны аймгийн таван махбодоор дамжаад ихтгэлийн таван махбодоор дамжаад тэгээд бидний биеийн таван махбодтой холбогдож байгаа тэр зүй тогтцыг дагуу хоолно, хөдөлмөрлөн, алхах нь, амьсгал нь хийж бүтээн. Үйлдэн. Энийг л дагаа явчих тийм хэцүү биш. Өдөр болгон л нөгөө 12 цаг чинь л ээлж болж байгаа шүү дээ. Тэр өдөр болгон болж байгаа ээлж болж байгаа 12 цагийн ерөнхий цаана мөн чанарыг таниад авчлаа. Сарныхаа цаана мөн чанарыг таньж, жилийнхаа цаана мөн чанарыг тавьж. Одоо луу жил, сар одоо юу гэдэг хон жил ямар ч нөлөөтэй байгаа даа жоохон. Тэгээ ганц л жарган биш тэгээ хүн амьдралаа тэг сайндаа 260 дамжиж амьдарч байгаа. Тэгэхээр 260 амьдарч байгаа 260-ийнхаа нөлөөллийг чиний амьдрал нөлөөллийг мэдээд авч. Чиний амь настай ямар холбоотой. Чиний амин эрхтнүүдтэй жарганы холбоос ямар вэ? Дараа нь чиний алтан махбод гэдэг байгаа энэ ясан махбодтой. Алтан махбодтой чиний 12 жилийн нөлөөлөл, нарны аймгийн нөлөөлөл, нарны нөлөөлөл юм бэ? Дараа нь 12 сар биш үү жил тохиолж. Энэ 12 сартай сар болоод сарны санаагаа сарны одон гэр аймагуд сарны дагуул одод тэг ихтлэхэд байгаа далайд гэсэн. Дээрээс нь нарны аймаг дотроо бод гариг ямар нөлөөтэй, ямар холбоотой юм бэ? Чи энэ гаригуусын нөлөөлөл донд хэрхэн өөрчлөгдсөн? Энэ өөрчлөлтийг хэрвээ одоо бод гариг дээр үүсэж байгаа савлаа гэдэг юм сарн дээр үүсэж байгаа тэр далай тэнгисийн давлгаа одоо тэр савлаанд чи өртөх гэдэг өртөхгүй байх боломж нь хамт байгаа байхгүй. Нөлөөлийн чи зүг таньчих юм бол энэ үед юу гэдэг хэмжээний одоо хур бороо орох юм бол хүн ийм байх хэрэгтэй юм билээ. Далай тэнгис жоохон дэлхий дээр ингээд шуураад идэм юм жоохон давлгаалаад идэм догшроод байх юм бол хүн бид иймэрхүү байвал боцохстой юм билээ гэдэг энэ үд тэр тэнд Атлантын далайд ингээд салхиж байгаа цунами одоо гэдэг юм хар салхинд бидэнд энд нөлөөлж идэг. Салхиныхаа орон зайгаар тэр энэ дэлхий чи өөрөө нэг учраас нагаар чи өөрөө нэг учраас гэрэл туяач өөрөө маш хурдтай таран төрхтэй учраас нөлөөлдөг. Тэр нөлөөл өртөхгүй байх ухааныг 6 өрөө заагаад өгчихсөн. Тэр 6-ын дагуу явах тэр зан заншил гэдэг юм бүтээгээд өгчихсөн байна. Тийм зэ одоо ураг хүүхд жирэмсэн байгаа тулгар их тийм нар сарны нөлөөллийг тооцоод маш их агаар сэтгэнд байх хэвээр. Ягаад тэр нэг нуус тавчаа мовчог судалж байхад ер нь тэгээд юу бэ штэ. Хүүхдээ төрөх болохоор ингээд хүнээс зайдуу очоод хөвчөд амьдарч байна. Эсвэл одоо ямар нэгэн баян бүр дагаад амьдраа явчихж байна. Эсвэл оторлоод нүдлээ явчихж байна. Энд чинь өөрөө хүн малыг одоо маллахад яаж вэ? Одоо хээлтэй малыг маллахад ямар малчид ямар ухаан зарж ийж тэрийг одоо хээлийг нь алдуулчихгүй шиг тий. Эцээхгүй шиг тураахгүй шиг яаж өвсний сор шимийг дагуулж амьдраад байна. Яваад яг тэр шиг хүн бид нэг гизэндээ бид яг л тийм төр шиг тэгээ явж байгаа. Тэрнээс ч нандин зүйл тэгээ явж шээ. Тэгвэл яаж ингээд сорчилж яаж ингээд сүл дагаж амьдрах хэвтэй. Яаж усны сайныг одоо шилж тийм үү? Газрын сайныг шинжиж явах хэвтэй. Гэртээ дөрвөлжин байсан дотор ингэж суучаад тэгээл гуниглаад хүүхдэн тэнд нэг өвчтэй өгöd бас төрөл ингэ. Айгу утгагүй байхгүй. Тэр зурхаа мэдэхгүй л байна. Зураг гэдэг зүйлийг мэдэхгүй л байна. Тэгээ энийг таниулах зорилгоор зурхаан сургалт явуулдаг байгаа байхгүй. Тэгээ зурхаач дотроо нөгөө нэг алтан зурхаа, мөнгөн зурхаа, одоо ингэ нөгөө олон зурхаагаараа оддын зурхаа, сарны зурхаа, нарны зурхаа гэдэг. Тэгээ ихтгэлийн зурхаа гэдэг ингэ орчирч байна. Тэгээ тэр нь ингэ цагийн зурхаа болоо явчихж байгаа. Байгальтай ярих хэл юм биш үү юм бол тий. Байгальтай ярих хэл гэсэн өөртөө ярих хэл гэдэг бас нэг талаасаа дүүгэн нөгөө талаасаа өөрөөр хэмжээд байл өөрөө угаасаа байгалийн илэрхийлэл болж байгаа учраас өөрийгөө сайн чагнаад өөрийнхөө идэрхтэн таван махбодын идэрхтэн өөрийнхөө хөвлөд байгаа хүүхд өөрийнхөө хөхүүлж байгаа хүүхдийг том болцсон ч гэсэн хүүхдүүдээ чагнаж мэдэрж байх нь өөрөө дамжаад байгальтай харьцан байгалаар дамжаад дэлхийтэй харьцан тэгмэд дэлхийрээ дамжаад дэлхийн хамаарал бүхий хөх одтой гэдэг юм уу хөх гариг хэрэгстэй холбогдох боломжтой. Тэгээд дамжаад юу хөх мөнгө тэнгэрл байж. Хөх гар хөх нүдэн гараг чинь дэлхий. Хөх орон зай явлаа. Явсаргаад хөх мөнгө тэнгэрийн орон зай юу л очиж шин. Тэгээд яг тэр хөх мөнгө тэнгэрийн орон зайтай холбогдоод тэнгэрээ шүтээд одоо тэнгэрээ шүтээд өвдөөцөө шүтээ явж байгаа юм бол тэгээд зөв ингээд нэг загсан заасан имийн тэр сургасан тэр уламжлал дэг жаг зан заншлын жоохон мөрлөөд амьдарч байгаа юм бол чи
бэлэн нөгөө зурхаагаараа зургаараа явчихж байгаа байхгүй. Уг нь бол зам нь дардан гэрэлтэй дөөрөл яах юм. нөгөө өстой дардан байтугал нөгөө тэгш нөгөө 9 хүслийн зам чинь тэр уг нь 9 хүслийн замаар чамаа амьдруулах гэдэг зүйл нөгөө зураг байхгүй. Тэгээ 9 хүсэлт чинь явж байна. Цагийн 6 хоног орж иж байна, сарны 6 хоног орж иж байна, нарны 6 орж иж байна гэдэг ингээ явчихж байна. Оддын 6 орж иж байна. Тэгээ явсараад амин хийн 6 ингэж л явна да. Тэгжил холбогддөг юм байлээ. Тэгээ дэлгэнгүй яаж холбогдоод байгаа? Яаж одоо цагийн нөгөө бидний нэг жишээлбэл хүүхд анх хөдлөхөд нөлөөлж байна тийм үү? Хүүхд хэдэн хэд мэдлэх хүүхд одоо хизээ олдох гэдгийг бүгдийн энэ дэлхийн цагийн 6 эздүүд буюу 6 одоо зургийг бүтээсэн 6-ыг зохиосон тэр эрдэмтэн мэрэгдүүд мэдж байна гэхэд тэгэхээр тэр нарийн зүйлийг яаж мэдж байгаа гэдэг сургалтаар л мэдж авах боломжтой. Яг бол би нөгөө богино хугацаанд ингээл хичээл шиг заах юм бол ойлгохгүй байхгүй. Сонирхсан хүмүүс нэрээд жоохон ингээд суур мэдлэгтэй эсвэл үнэхээр сонирхсан хүмүүс нэрээ сурах юм бол энэ чинь маш дэлгэрэнгүй заагаад гэх юм бол чи 365 чи амьдралынхаа туршид алдахгүй онохгүй хамгийн дээд заяаг буюу хамгийн дээд төлгийн дагуу амьдрах боломж байна гэж цаг тутам бараг тэнгэртэйгээ холбогдож л амьдрал гэсэн. Чи яг тэнгэртэйгээ бас биш заа зүгээр л байгаль хийтэйгээ. Нөгөө цаг тутам тэнгэртэйгээ холбогдно гэхэлэр чи хүмүүс чинь одоо нөгөө чинь нөгөө тэнгэр яриад үнгээд дэше бүгд хараа зогсно гэд муухраар өөртөөхөө сэтгэлгээгээр хандсан шүү. Зүгээр л ер нь бол тэр нь бол эрчим энерги байнгын тэтгэгдэж л амьдрна л гэсэн үг. Тийм. Ихтэлхий ч өөрөө байхгүй л гэсэн үг л байна. Одоо жишээлбэл бид нар ихтэлхийгээ шүтнэхлээр ихтэлхий ямар ихтэлхий одоо нөгөө бид нар шиг мөргөөд гэдэг манифест хийлээ. Ихтэлхий өөрөө гоё байгаад байгаа биш шүү дээ, тийм. Тэгэхээр ямар ч гэсэн ихтэлхий маань ингээд бид нар ингээд муухай болгоо явчлаа, хог буртаг болгочлаа, ган гачиг болгочлаа, ой мод ингээд төмрийг шатаачлаа. Яваад өглөө нөгөө л их буцаад гоё болчихж шүү дээ. Энийг хэн гоё болгоод байгаа, тийм. Тэр нөгөө хүссэн хүсээгүй од тэнгэрийн тэр эрчим гэдэг зүйл чинь энэ алтан нарны эрчим нэ сарны эрчим нэ тэр од тэнгэрийн олон эрчмүүд нь тийг лохноос сэргээгээ болчихж шээ. Тэр хин ч цэвэрлээд хогийн түгээл баахан олон ингээд ялх ногоос суулгаад тэгээд байж байгаа төмпөнд осоч услаагүй шүү дээ. Зүгээр л хаяа явчихж байгаа. Тэгэхэд өөрөө 1 жилийн дараа 2 жилийн дараа 3 жилийн дараа сэргэж. Тэгэхээр өөрөө байгаль өөрийгөө сэргээгээ болоод байна. Яаж сэргээгээд байгаа? Тэр яаж сэргээдэг тэр зөв тогтлыг таних юм бол бид өөрөө зүгээр л байгалийн бүтээгдэхүүнээр нь орхиод жоохон байгаль хийтэйгээ ойрхон байгаад ёстой чиний илгэр жоохон хөх мөнгө тэнгэрээс ирсэн гэдэг мэдээ жоохон хөх тэнгэрлэг байна гэдэг нь байгалийн хайрладаг, дэлхийг хайрладаг, хүнээ хайрладаг, өөрийгөө хайрладаг, нараа хайрладаг, оддоо хайрладаг, одоо шүтдэг гэдэг юм үү те залбирдаг, жоохон өөртөөхөө даатгачдаг. Тиймэрхүү л байчих юм бол тэгэл яг л байгаль нөгөө дэлхий өөрийгөө сэргээдэг шиг мөргөл зам сэргийг байх боломжтой. Маш хүмүүс бас буруу бодоход одоо ингээл дэлхийн ингээл бас л одоо модч гэх юм ингээл байгалийн баялаг сүтгэл байгаа шүү дээ. Тэнгүүд байгаль өөрийгөө засчих юм бол яа гэсэн үг вэ? Одоо ингээд бас нөхцөл байдал байгалийн тэнцвэр алдагдаад байгаа шүү дээ. Өөрийгөө засчих нэхэр одоо юу гэх юм? Одоо за ингээд маш их аймад хорхооччихдээ. Бүр юу ч ухаа хорхооччих. За одоо хорхоочлаа гэлтэл их сайн л манай байгаль орчны яамнаас юу гэдэг вэ гэхээр нэг хорхооны эсрэг юу цэцдэг байхгүй? Монгоцоор хор цацдаг нэртэй ухаантай. Тэглээгээд нэг яг тодорхой хэмжээгээр бол зогсоодог л баг. Гэхдээ ер нь л хүчирдэггүй шүү дээ. Тэгэхээр юу шүү дээ тэр хорхоцсон тэр их өвс модыг очоод бүх хорхоог нь ширхэг дараалаа төвөөлөл өнгөөл үжирсэн модуудыг авахгүй шүү дээ. Тэгэхээр яаж тэр олон үжирсэн мод нэг ширүүн салхинд зориу салхи гараад бүгдийг ингээл хулахыг хулаад тэгэнгүүт үндс нь хорхоодсон бол үндс нь цуграал ингээл ямар ч гэсэн ингээд нэг цэвэрлэг тодорхой эхний удааны цэвэрлэгээ авдаг. Дараа нь хүчтэй хаадар бороо ороод үер ороод гэх хамаад бүгдийг яваад. Тэгэл дараа нь сайхан нар гараал ингээд. Тэгсээр байгаа тэр буцаал зулцсан тэгэл хэд хүчтэй аянган захаад жижигэн зулцсан модууд дахиад буцаад урагчдаг. Энэ байгаль өөрийгөө эмчилж чинь, байгаль өөрийгөө сэргийж чинь, байгалийн эко өөрийгөө байгаль тэнцвэржүүлж байна. Буюу байгаль тэнцвэржүүлж байгаа нь цагийн эзэдүүд тэнцвэржүүлж байгаа гэдгийг ойлгохдоо байгалийн цагийн эзэдүүд. Цаг тутамд холгон цагт тэнд нэг өөр үйл явдал болж байна. Тэгвэл хөрс шорооны эзэдүүд одоо ингээл дэлхийн асуудал тэгвэл баг дэлхийн өөр шийдчих юм шүү хүн ер нь шийдэх хэрэг байгаа. Хүн халдаад байгаа. Хүн очиж
зөв зөр урж исэн модуудыг очиж сүйтгэж байна. Хүн өөр хэмжээний хорттой химийн бодистой нэг янз янзын бактериологийн гэдэг шиг тийм нэг хортой өвс ургамал амт ингээд тэр хэмжээгээр үүрэх орон зайг бүрдүүлж өгч байна. Хог буртгаа энэ тэнд нь овоолж хаяа тэрний чинь цаана асар их нэм бактериуд үүсгээл асар их хорхоонууд бий болоод тэрний чинь улматаар нөгөөх нь салхиар дамждагсан уу хөрсөөр дамждагсан уу тийм агаараар ингээ ууршаад дамждагсан уу үйл манангаар ингээд нөгөө нэг дэлхийг ингээ сүтгэж дээ шүү дээ. Тэгэхээр бид өөрөө зүгээрж байгальдгээс сэрэгчин гэвэл аюу асуудалтай. Тэгвэл хамгийн гол хог битгий тарь. Битгий муухай юм хий. Юу ч битгий дэлхийд нэг хортой юм хий. Тэгэх юм бол дэлхий үргэлж гоёор байна. Тэгэхээр нөгөө нэг байгаль өөрийгөө сэргээдгийн цаана би юу хэлэх гээд нөлөр байгаль өөрийгөө сэргээдэг юм чинь бид нар хог тариад болно гэдэг санааг хэлж байгаа ш. Байгаль өөрийгөө сэргээдэг шиг хүн бас өөрийгөө тийм сэргээх боломжтой байх ба. Байгаль дээр амьдарч байгаа тэр одоо нэг ой модонд гэдэг юм уу тэр одоо төмөрч чадсан гэдэг юм уу тахалтэгдсэн газрын ан амьтад яг хөө цөөрдөг юм шиг байна тий. Тэгэхээр эргээд дараа нь оршиж байна. Хүн бид ингээд буудаад гэдэг юм уу тэнд алаад гэдэг юм уу түүгээд байхгүй эргээд таргуу зурм эргээд мөндлөн эргээд одоо юу гэдгийг үнэг одоо хярсан эргээд одоо буг юу нэг ингээд үнэг чон ингээд эргээд хийм болоод бий болчдөг штэ. Тэр шиг уг нь бол бас ядлахын тэм зүтгэх байгаа байхгүй. Бид махан бид нар ямар нөлөөллөг үзүүлж энэ олон эсүүдийг өхүүлж яах вэ гэхээр бид сөрөг бодлороо буруу хоол хүнсэж чинь нөгөө хортой хоргууг нь мэдгүйсэн ч үгүй хоол хүнсүүдийг хэрглэж штэ. Эсвэл химийн гаралтай хоол үз, эсвэл нэг синтез ягаар авчихсан, эсвэл хортон нөгөө нэг хөрсний гэмтэлтэй болсон, хөрс өөр хорхоод гэмтсэн байна тийм үү? Хөрсний гэмтэлтэй хөрснөөс ургасан ус ногоо идэж байна. Эсвэл нөгөө нэг бид янз янзын нөгөө нэг вакцин тарьсан тарайгүй ингээд нөгөө малын мах ингээд янз янзын малын мах идэж байна. Гэт ингээд нэг өөртөө бахан бируугаа нэг халтж байна. Хоол хүнсээр дамжуулаад. Дээрээс нь нөгөө нэг эрчмийн биер буюу энэ олон ус руугаа бид байгаа олон ус 60-70% ус руугаа хортой эрчмүүдийг хорон бодлороо хорон санаагаараа хорон үг үйлслэр угаасаа хордуулж байна. Тэгээд тэр нь бүр арх уснаас илүү хортой байна. Хортой эрчим. Гэх мэтлийн ингээд дээрээс нь тэгээд нөгөө нэг юу яаж вэ? Хармаа гэлдэг ч гэдэм ийм янз янзын үйлдэл зөндөө байна. Энэгээрээ бид өөрсдөө махан бий яг бид нар нэг байгалыг ингээд сүйтгэж таяа явчингууд байгаль өөрийгөө одоо буцаагаад ой мод амьттай болоо буцаагаад хөршөөн өөртөө байх юм зохистой бичил амьтдаар дүүрээд нөгөө нэг зараан байна уу юунд байна уу улаан шижиг улаан орхон байна уу ингээд бичил амьтдаараа өөрөө дүүрээ хөрсөөн цэвэрлээд тэгээ агараан цэвэрлээд тэгээ ой модон цэвэрлээд тэгээ ан эргээд сэрэгчэнгүүт нь өссөн хүсээгүй сэрэгсэн өвс моддоос нь сэрэгсэн жимс одоо юунаас нь гэдэг юм уу те нөгөө амьтд нь олон болоод тэгэнгүүт жижиг том жижигээд махчт нь нөгөө махчин амьтд нөгөө махчин нөгөө амьтдаа идэхнийдээ ногоо жимс ногоо гэдэг амьтд жимс ногоо урагчж байгаа юм чинь идээд ингээд олон болчихж байгаа шиг бидний бие дотор олон эсүүд энэ эдэрхтэнгийн эсүүд бид халтахгүй бол яг энэ зарчмын дагуу өөр нь эргэн сэргэгддэг тийм зарчимтай. Тэгэхээр нөгөө нэг бас өдрийн 6 дотор чинь ийм нөлөөлдөг нөхдөд байна л да. Чиний хорыг үргэлж шүүжээдэг. 2 цаг тутамд одоо 12 цаг тутамд буюу 24 цаг тутамд 2 цагт нь чиний биетэй холбогддог могой цагийн одоо холбоосууд байна. Далай тэнгисээр холбогдож орж ирдэг. Энэ бидний бид яах холбогдлоор бидний бид байгаа аршаа махбод дээр байгаа усан махбод дээр байгаа нөгөө хорыг чинь шүүх гэж холбогддог. Цаг тутам. Нөгөө могой цаг нь дэлхийдээ хөрсний хорыг шүүж, усны хорыг шүүдэг бол агаарын хорыг цэвэрлэдэг бол бүгний биетэй холбогдож тэр агшиндаа бид нар энэ адилхан байгалийн бүтээлчтэй тий. Байгаль дэлхийдээ бидэрт холбогдохдоо яг бидний бие байгаа хорыг бидний бие байгаа тэр одоо хийс үгээр нь байна уу одоо шүс аршаан буюу нэг хүчрхайдуудаар нь байна уу шүүрлүүдээр нь байна уу ямар нэгэн аргаар дамжуулаад бидний тархитай холбогдоод нугастай холбогдоод шүрлийн бочирхаануудтай холбогдоод уг нь цэвэрлэж тунгарын бочирхаануудтай холбогдоод маш нарийн энэ бүгдийг чинь дэлхийн 6-аар буюу дэлхийн 12 цагийн нөлөөллийг зөв тооцож гаргаж ирэх юм бол яг холбогдоод гараад ирж байгаа. Тэгэхээр хүн бидний зүгээс нөгөө дахиад нөгөө 12 цагийн онцлогуудыг мэднэ. Аль цаг нь бидэнд ямар нөлөө үзүүлдэг, ямар эерэг нөлөө үзүүлдэг. Эрүүл мэндэд ямар эерэг нөлөө үзүүлдэг. Хоол хүнсийг боловсруулахад ямар эерэг нөлөө үзүүлдэг. Яаж туслахыг дэмждэг. Тэрийг мэдээд хоолдоо зөв хийж ядаж өөрийнхөө үг, бодол, харц, үйлдэл зөв байлгаж. Тэгэхэд л нөгөө очоод байгалийн нөгөө нэг байгалийн зөв тогтол шиг сэргээл өнгөрч.
Дахиад нөгөө цагийн зурхаа чинь тэнд мөрдөгдөөд жишээлбэл чи зөв одоо чиний ээлтэй тэр цагт би хүн болгонд ээлтэй оюуны цагт нь оюуныхаа ажлыг хий. Эрдмийн цагт нь эрдмийнхаа ажлыг хий. Амар цагт нь амралтаа хий. Тодорхой төрлийн хоол идэх хүнслэх цагт нь тэр зүйлээ хүнсэлж ид. Нөлөөлөл нь тэр байгаа. Бид чинь өөрсдийнхөө сайндаа бас биш юм шүү дээ. Цагийн зурхаа судлаад ирэхлээр бүх юм цаг хугацаа өөртөө бүгд нөлөөлөлт хүний бие нөлөөлөг дээрээс нь амьтээ буюу энэ дэлхий дээр амьтээ холбоотой орон зай амин вэ. Дэлхийн цагаар явж байгаа шүү дээ. Тэгэнгүүт дэлхийн тэр цагны тооллыг дээшээ хөглөхөөр нөгөө хөх орон зай буюу хөх хотын хөх айсавын хөх мөтгөнгийн хөх тэнгис далайн тэр холбоосууд байгаад байна. Хөх нөхний гэдэг юм уу те. Тэгэл ингээд холбогд ойлгоод явна л да. Тэгэхээр гоё зурхаа бол хамгийн гоё шүү. Тэр манифест хэлэх чи ядарсан асуудлаа. Тодорхой өдрийн нэг ингээл лус буусан өдөр тэгж одоо мөргөл хийх юм одоо тахилах юм. Арга ятсан л хэлбэр. Яг гоо тэр лус буудаг тусгай нэг өдрөө лус буудаг яг үедээ могой сарын идэвхжэлтэй өдрүүд гэж яриа л та. Эсвэл бүр энгийнээр ярих юм бол төсөө үсээг бол могой цаг чинь өөрөө бид нарт нэг могой гэсэн нэртэй цаг байна, өдөр байна, сар байна, жил байна. Идэвхжил нь тэрний чинь өөрөө орон зай идэвхжил нь өөрөө тус твдээ буюу далай тэнгистэй булаг шанандаа оршоод байна шүү дээ. Тэгээд тэдний өөрсдийг нь идэвхждэг үйл хэрэгээ хэрэгжүүлдэг ирээд нөгөө булгатаа, шандтаа, гол мөрөндөө ингээд оршиж хагаад халигуулдаг, цалигуулдаг одоо тунаадаг тэгээ хорийн задалдаг тийм үйл ажиллагааг явуулж байх тэр агшинд бид адилхан тэр нөлөөлөлт нь автах тул зя гэдэг тэрийг л тооцоол жоохон болгон одоо могоо цаг ингээд яг ингээд бодож явах үед би одоо аль хорно хорш хөхт нь дэмнэлцээд энэ бид байгаа хэрэг буртыг одоо задлахт нь дэмнсэн хоол хүнсийг хэрэглэнэ. Яг тэр цаг үед ядаж би хүнд хорон гэлэхгүй бэ. Хүнд хорон сэтгэл гарахгүй бэ. Хорон бодол тэхгүй явъя гэдгээл умсралчих хэрэгтэй байна. Тэгэхээр хүнийг өөрийг засна гэгэрүүлнэ. Сүнсэн сэрнэ гэгэрнэ. Дээрэс нь хүн яг өөрхөн явахтай замаар бүгдээр ариун цагаан хүмүүс болоод явчих واخгүй. Тэгм бол бүгдээр нэг хүсээд ба диваажиндаа буй бохны оронд очих гээд мэдлэх гээд хөрөх гээд дэлхийд эргэж төрөхгүй гэж хүсдэг хүмүүс тэр замаар явах юм бол эргэж төрөхгүй болгох. Тэрнээс биш худлаа. Тиймэрхүү юм лээ. Тэгэхээр зурхаа тийм баян гэж хэлээ. Тэгээд өөр яв сонирхсан асуултад би тэгэл хариулаад авчих. Тэгээ хүмүүс нэг цагийн ойлголтоор бас дахиад нэг харц цаг гэдэг байдаг тийм байхгүй. Харц цаг байдаг гээл одоо дэлхий дээр одоо аль нэг цаг нь боллоо гэд тэр цаг дээр энэ дэлхий за харц цаг шүү гингүүт би жишээ авч ирээ. За луу цаг харц цаг тэгээд луус цагт яаж юм дэлхий ингээл бүгдээрээ савлаа хэцүүдэд эхэлж гин тийм байхгүй л байгаа зү. Хэрвээ тийм зүйл болдог бол тэрийг харц цаг гэж хэлж болох юм. Одоо яг луу цагт л ингээл дэлхийн одоо би жишээ авч ирээ. Газар сайг ингээл одоо юу дээ дутдаг аян ингээл зэрэг захлаад байна уу. Тэрийг одоо жишээлбэл тэр одоо хүний амьдралын хувьд ингээл өдөр болгон тодорхой цагт үргэлж ингээл аян гэдэг ингээд эсвэл газар ингээд гэж чичрээд ив хэцүү үстэй тий. Тэрийг одоо харж ил гэж харц цаг гэж. Тэрнээс биш тийм харц цаг байхгүй. Дэлхий энэ нөгөө цаг хугацааны эзэдүүд чинь маш хүчрэхэг бүх юмны тэнцвэрийг алтан босоогорчийг сахиулах гэж тэр мөнх ингээд тэнцвэрийг олох гэж байгаа гэдэг утгаараа хамгийн эвгээлтэй хамгийн их одоо буянтай тийм хамгийн их өрөөлтэй тийм эцэд байдаг юм л. Одоо нэг кармик цаг гэдэг ч юм уу өвлийн үрийн хөтөлбөртэй одоо цаг дээр төрсэн байна. Ийм өвлийн үр чинь тэдэн наснд чи идэвчин байна гэл нэг ийм маш олон одоо ийм зурхаанууд байдаг штэ. Тэгэхээр эдгээр маань бол тийм биш юм байна. Энэ бүх цаг хүний хамгийн эвгээлтэй заяа тавиланг нь одоо өөдөө байлгах ийм зурлагтай юм байна. Цаанаа мөн чанар нь бол тийм. Бүгд нөгөө бүх юмыг сайхан байлгах үүрэгтэй гэдэг нь сайхан байлгахын төлөө хичээл зүтгдэг эзэд нь энэ орчлон ертөнцийн эзэд нь цаг хугацааны эзэд. Тэгэхээр хизээж тэд муу юм бодохгүй муу юм хийхгүй байхгүй. Яагаад гэвэл цаг хугацааны эзэдийн цаана хэлж л шүү дээ би бүх гариг хэрэгсийн өөрийнх нь тэнхлэгтээ эргүүлдэг тийм хүч байдаг. Тэр нэг босоогорчих нь эзэд байдаг. Тэгэхээр тэд нөгөө нэг бүх юмыг сайн сайхан болгох гээд мөнх байлгах гээд зүтгэж байгаа бэжж бүхүүдэг нэгч зүйл хийхгүй л байхгүй. Ганцхан тэрийг нь бид мэдэхгүй учраас одоо нэг хийж болохгүй зүйлийг нь нэг хонь цагийн эзэдийн хонь сарын одоо эзэдийн гэдэг юм уу тэр
нөлөөллийн хийж байгаа үйл хэргийнх нь эсрэг харшлах зүйл хийснээрээ л бид буруудаж байгаа болохоос тэр нь цээртэй цаг гэсэн үг биш. Тэр цаг тийм одоо хийж болохгүй шүү, хийж боломгүй, ягаад гэвэл тэрний цаана тийм зүйл тогтол байгаа гэдгийг танихгүй байгаа нь тэр хүний хувьд, танихгүйгаас болж алдсан нь тэр хүний хувьд одоо юу гэдэг энэ их цээртэй гариг байна гэж хэлэх байх. Тэгээ тэрийг сануулгын тулд тэр цаг тийм зүйл хийж болохгүй цэрлдэг шүү гэдэг цэрийг тогтоож өгч байгаа. Ер нь Монгол зочдын чинь маш их хориотой цээртэй шүү дээ. Хориг залт ихтэй. Тэр л байхгүй, тэрнээс биш муу цаг гэж биш. Харш цаг гэж бол биш шүү. Харш цаг гэж байж болёо гэж одоо нэг эрчмийн төвшөндөө. Тэгэхээр тэр харшлах жил, харшлах сар, харшлах цагийг чинь бас тооцоод зураг нь байгаа байхгүй да. Зураг нь байгаа. Харшилдаг гэхээсээ илүү дутдаг л гэдэг ойлголт, эсвэл илүүддэг гэдэг ойлголт гэдэг юм байна. Би нэг амархан нэг жишээлээ. Дандаа нарны мөргөл хийдэг хүнд уучлаарай, наран эрчимчинд галан эрчимчийг илүүднэ. Чамд бусад махбодын эрчим байх хэвээр. Чамд модон махбодын эрчим байх хэвээр. Чамд тийм махбодын эрчим байх хэвээр. Чамд усан махбодын эрчим байх хэвээр байхгүй юу? Тэгэхэд чи дандаа нарны мөргөл, дандаа галзчтай, дандаа зөвхөн гал гэдэг чамд галан махбодыг ихсээд чи шатаад тусч байгаа. Дотроос үргэлж чадчих болно шүү дээ. Тэр шатж байгаа эрчим энерги чинь ингээд нэгдүгээр зарцуулах нөгөө талаасаа нөгөө усан махбодтой идэрхтэн чинь, модон махбодтой идэрхтэн чинь, модон махбодтой идэрхтэн ингээд шатаагаад усан махбодтой эрчим би эртнэ халаагаад энэ чи. Усаа халаагаад байна. Хийх махбодын би модоо эрхтэн гэдэг хийгэр хөөргөд юм чи. Гэт ямар хот шороо махбодтой идэрхтэнэ. Чи бас нэг үргэлж халаагаад талаар нэг хэтөлхийн хөрсийг бодолтоо гам болно үстэй, хатдаг үстэй. Тэгээд авахгүй. Тийм учраас амьдрал тэнцвэртэй бай. Миний хэлгээр нь нарны мөрөглөө хий, сарны мөрөглөө хий, их дэлхийн мөрөглөө хий, хөвч тайгын мөрөглөө хий, хурмаст тэнгэр буюу хур бороо агаар салхины мөрөглөө хий. Тэгжээж 5 тийм оршихуйд 5 махбодын бүтээл болчоод чи энэ тэнцвэрийг зэрэг хийх юм бол зэрэг авчаа. 5 махбодын нэгдсэн юм. Тэрнээсээ үүдэлтэйгээр би хэлэх гээд авахгүй нүнэ. Эрчим илүүднэ гэдэг ойлголт ба эрчим баг дутагдана гэж ойлголт ба. Тийм учраас нарны зөвхөн нар гэж ах юм бол нарны эрчим чинь ихтэй бусад эрчим баг дутын шүү, дутна. За би яг сая нэг айгуу гоё асуулт бодож ирсэн. Тэгэж санаад байгаа. Тэгээд нөө Монгол нэг амьдрал ахуйд чинь энэ 5 махбод эрчмийг зэрэг авах зорилготойгоор юу яадаг? Одоо жишээлбэл яг шүдрэ усанд алхаад байгаа. Тэ? Тэгэхээр тэрний шүдрэ усаар дамжиж ямар эрчмийг бидээ авахгүй байна. Мэдээж шүдрийн усаар хэтгэлгээс эрчим аа. Тэр шүдэр чи өөрөө хаанаас бууж ирсэн? Хурмастаас буюу үүлний одоо агаар мандал дээрээс жишээл бууж ирчээдээ штэ. Тэгэхээр усан махбодын эрчим авж гин үү? Заавал голд очиж хөлөөд өрөхгүйгээр заавал одоо юу нуур цөмөн дээрээ очихгүйгээр шүүдрээр дамжуулаад тэгээд ихтэлхийнхаа шороо махбод, хөрс шороо махбод дахиад хөрс шороо махбод тэгэнгүүтэнд өг сургамд байгаа тэн дээр тийм өг сургамдаар дамжаад модон махбодын хашиж авчиж штэ. Тэг өглөө шүүдрт яадаг нар гарч байгаа. Шүүдрээр ингээ алхаж байхад нар чинь тусч штэ. Урах мандах нарны улаан тэр мандах нарны галан эрчим. Ингээд агаар сахаар амьсгалж явж байгаа үедээ 5 махбодын эрчим зэрэг авдаг байхгүй шүүдрээр жишээлбэл өглөөний шүүдрээр. Тэгээд энэ бит хэрэгтэй бүх ингээд махбодынхаа эрчмийг өглөө хангалттай авчлаа. Өдөржин тэр эрчим чамд зарцуулагдаж тэдрийг ядрахгүй юу ч гэсэн ядрахгүй цуцахгүй өлдөхгүйгээр чиний махан би хөдөлмөрлж болно, оюуны хөдөлмөр хийж болно, биеийн хөдөлмөр хийж болно. Одоо янз янз энэ идж байгаа олон хүнд хоолуудыг боловсруулах тэр эрчмийг хангалттай хэмжээгээр нөөцлөд хангалттай хэмжээгээр зарцуулж чадах байна. Одоо нөгөө нэг дэлхийн юм герцийн давтамжит өдрүүд байгаа штэ. Тэгэнгүүт өндөр давтамжтай өдөр одоо төрсэн хүүхэд илүү хүчрэхэгч гэдэг юм уу, нам давтамжтай бол сул доройч гэдэг юм уу, нэг ийм яриа байгаад идэг. Резонанс гэл дэлхийн давтамжид. Дахиад нөгөө нэг наад дээр чинь нөгөө ийм ойлголт гарч ирнэ л дээ. Давтамж юунаас болоод одоо давтамж гэдгийн цаана юу байгаа жишээлбэл. Давтамжийн цаана жишээлбэл юу вэ? Цахилгаан соронзон орон байгаа. Цахилгаан соронзон орон цахилгаан энерги
байж л яг давтамжийн төвшөнд ярих юм бол децибелийн төвшөнд ярих юм бол гэтэл бид нар гэрлийн давтамжийг бол тэр болгон бид нар нэг хэмжиж чадахгүй байгаа шүү. Илүү цахилгаан соронзон орны эрчим давтамжийг бол хэмжиж чадж байгаа. Давтамжийн зургасуудыг. Тэгэхээр нөгөө нэг юу штэ одоо нэг ягаад жил болоод байгаа. Бид хүмүүс ялаж өөр жилүүд болж байна, өөр цагууд болж байна, өөр өдрүүд болж байна, өөр минутууд болж штэ. Энэ болгон чинь уг нь ер нь бол нэг өөртөө өөр давтамжтай шүү. Гулган жилхэд нэг өөр давтамжтай. Илүү зөөлөн давтамжтай гэж хэлээ. Туулаа жилхэд илүү зөөлөн давтамжтай. Тэнгүүд нөгөө нэг хүчрхэг нэг морж лууж одоо ингээд хүчрхэг жилүүд байна штэ. Эд болго өөр давтамжтай штэ. Тэгээ яг нөгөө нэг бүгдээрээ дэлхий дээр цуглараад гэдэг юм уу те тодорхой орон зайд нөгөө доллараар нэгддэг ойлголтоо ш долларын 5 ч юм уу долларын 4 гэсний дэлхийн өөрийнх нь үндсэн давтамж тэр байна. Ом гэдэг аваа хэлэхэд яг тэр дэлхийн тэр өөр давтамжтай ижил төвшөлт гарч ирдэг юм байна гэх. Ингээд судалгаа хийчихэд ом авааны хүч мөчд ингээд децибел давтамжаар нь децибелээр судалсан байдаг. Тэгвэл нөө нэг юм бас л ойлгохгүй болохгүй. Бид бидний энэ нөө цахилгаан соронзон орон одоо илүү нөө юутай холбогдож байгаа тийм зүрхтэй бөөртэй тарихтай холбогдож байгаа шүү дээ цахилгаан соронзон орон. Энэ цахилгаан соронзон орон ихтэй идэвхтэй юутай холбогдож байгаа төмөр махбодтой холбогдож байгаа шүү дээ. Төмөр махбодын чинь зам төмөрийг хэлж байгаа юм шүү дээ. Нөгөө металлууд бүгд орж байгаа. Өнгөн цагаан тэр палладиум тийм зөндөө олон нэг зис молибденас гэх. Тэгэхээр нэг харт болгон тэр. Тэгэхээр энэ нөгөө нэг энэ зүйл бидний бие махбод төр бүгдээр л байгаа. Бидний идэрхтэнд илүү одоо илүү металл махбодтой илүү төлхөө холбогддог шиг юм уу? Илүү боллоо. Энэ нүүдгээ тархин дотор тэр бөөмөд нь одоо хар биехэд илүү төмөр агуулмж өндөртэй, илүү төмөр агуулмж өндөртэй, бөөрөхөд илүү бас нэг соронзон орон буюу нэг мөнгөний агуулмж өндөртэй гэдэг. Ингээд бүгдээрээ бидний бидээр бас цахилгаан соронзон орон ч байж байгаа. Тэгэхээр энэ эд эрхтэн болгон өөр соронзон орны хэлбэлцэлтэй амьсгал нь хэрвээ за зөвхөн одоо бөөрнийхэн цахилгаан соронзон орны давтамж хэлбэг. Тэр резонанс буюу тэр частота гэж нэрлэдэг тийм. Тэр эсвэл нэг юу гэж нэрлэдэг? Колибан гэж нэрлэдэг шүү дээ. За энийг үзье. Резонансыг үзье. Тэгвэл нэг өөр. Өглөө үзүүл нэг өөр. Их ажил хөдөлмөрийн дараа үзүүл нэг өөр. Гэлүүнийхийг үзүүл нэг өөр. Гэт ингээд эд эрхтэнгүүдийг үзүүл өөр шүү. Өөр давтамжууд бидний энэ бит хэрэгтэй байдаг. Хүмүүс ингээд бясалгал хийхэд тодорхой тийм давтамж нэргээд төдөн 400 эдэн гэрсмэрс яриад шүү дээ. Тэр гэрс яг өглөө хөнгө амардаг. Нойрмог хавсын төлөвт орчдөг тийм давтамжууд шүү дээ. Гэтэл нөгөө бидний сүнсүүд бас нэг өөр байна л гэж одоо дахиад сүнс ярихгүй болохгүй. Бидний нөгөө за миний 5 сүнс ингээ эрэхтэй бүгдээрээ жишээлбэл тийм өндөр хүчтэй соронзон эрчимтэй өндөр давтамжтай ороос ирээгүй. Ягаад бол дэлхийч өрүүлж тийм өндөр давтамжтай орон зайд байдаггүй. Тэгээд нүн аль орон зайд төрснөөс хамаарна. Бид нар говьруу төрсөн үү, цөллөө төрсөн үү, хөвчрүү төрсөн үү? Илүү нэг өндөр уулстай орон зай төрсөн үү гэдгээс хамаарна. Давтамж нь бас өөр шүү дэлхийн давтамжууд. Жижигхэн багахан хэмжээний хэлбэлцэл цаана ялгагдж гарч байгаад энэ бид дотор олон стор тэр маш өндөр хэмжээгээр нөлөөлөгддөг. Өндөр хэмжээгээр нөлөөлнө. Бидний бүдүүгчсэн цагаар 7.5 гэхэд цаана чинь маш нарийн наривчлалтайгаар нисүүд чинь тэр хэлбэлцэл 7.5-аас 7.4 рүү боллоо гэхэд эсд бол нэлээд хүчтэй нөлөөлж нэлээд газар ингээд чичирхийлээд байгаа юм шиг давлгаатай тийм нөлөөлнө. Тийм учраас нэг энэ миний их сайн мэдчил бас жоохон хандахгүй бол айхтар хавтгааруулж, айхтар туужирж, айхтар нэгийг барьж болохгүй л гэж хэлээ. Тэгээд нүг сүнснүүд нь өөрөөр, сүнсний давтамжууд нь өөрөөр байгаа. Зарим их дэлхийгээс гаралтай сүнснүүдийн давтамж илүү дэлхийн давтамжтай ойрхон магадгүй тэр 7 хэд ч гэдэг юм өөр юу ч гэдэг тэр давтамжид илүү амардаг гэдэг юм тайвширдаг байх магадлалтай. Гэтэл өөр орон зайнаас ирсэн сүнсүүд зөндөө биш шүү дээ. Ялангуяа сүүлийн нэг кристалл сүнсүүд тэр нөгөө туяаны сүнсүүд нөгөө цацрагийн сүнсүүд, дэлхийн сүнсүүдтэй зөндөө биш солонгон сүнсүүдтэй. Тэдний чинь толгойн децибел жоох өөр шүү дээ. Бас тэгэхээр тэрийг бас жоохон бодохгүй бүгд сайн ангилээгээд өөрөө магадгүй тэрнээс илүү нам давтамжтай байж өндөр давтамжин дээр энэ л сайн ангилээгээд бүгдээрээ ингээд давтамжлаад байвал өөрийн сүнсний давтамж долгион нөлөөлөх үү харьцах бидэл гэж хэлээ. Тэгвэл нөө өндөр давтамжтай сайн нам давтамжтай муу гэдэг ойлголт байхгүй. Дахиад нэг 12 жил рүү ороод яричих шээ.
Жилийн онцлог байна, сарын онцлог байна, өдрийн онцлог байна, цагийн онцлог байна. Бас байгаа. Гэхдээ ингээд децибел гэдэг зүйл байдаг. Энэ биднэрт нөлөөлдөг гэдгийг мэдэх нь бас сайн. Тархины тэр бөөмөр тэр эсүүдэд тийм долгион сайн. Стрессээс гарахад ийм долгион сайн, амархад ийм долгион, унтахад ийм долгион, тайвшрахад ийм долгион. Сайн гэдгийг таньж байгаа нь маш сайн шүү. Харин хавтгааруулж болохгүй, их хавтгааруулж болохгүй, жоохон цензуртай хандахгүй гэдэг л эмийг зөв өгье л да. Тэгэхээр хүн өөрөө хоол онцлогийг өөрт нь юу илүү тохирдог хүн өөрөө л мэднэ. Хүн болгоны нэг хэсэг бол яг хуу ертөнцүүд ихтэй одоо гаргисын сүнсгтэй буюу нөө харьцангуй гаргисын сүнсгэлэр яг ихтэйхэн айс саваас ирсэн сүнсүүд хүн болгоны сүнс бараг тийм байлаа штэ миний үеийн энэ чинь. Тэдний хувьд бол ихтэйхэн давтамж долгионтой ойрхон байх нь илүү сайн байсан бол одоо оддын жалгууд ирээд штэ. Тэг яахан оддын жалгууд шал өөр долгионтой штэ. Өөр давтамжтай штэ. Тэгжээч бүр оддын одоо нөө хөх нүхнээс хасаас ирж ирээд өшөө цаан чинь солирын орон зайнаас ирж байна. Энэ олон давтамжууд чинь өөрчлөгднө тийм учраас хавтгааруулж болохгүй. Тэр олон өөр давтамжтай хүмүүс өөр давтамжийн чинь цаана хүний өнгө гэдэг нэг зүйл тогтол байгаа шүү. Төдөөс тийм давтамжийн хооронд одоо гэрлийн тийм өнгө тусгадаг ийм өнгүүд байдаг. Бичээс 600 700 гэх ингээд тэгээ гэрлийн давтамж спектр гэрлийн спектр гэх ингээд энэ олон өнгүүд чинь чи хөх сүнстэй бэжэж хөх туяан сүнстэй бэжэж хөх туяан сүнстэй одоо хүмүүс юу гэдэг 600 гэсэн давтамжтай бай гэж бодъё. Тэгэхээр чи 400 эд дээр өөрийгөө бариад байх. Чиний хөхөр чинь хөх сүнсэнд харшилнаа. Хөх гэрэл хөх туяа хөх цацрагийн сүнсэнд чи харшилнаа л гэж хэлье. Чи өөрийгөө дахиад битгий гацааж битгий төрөлдүүлээрэй. Битгий өөр орон зай, битгий өөр матрицтай аваачаад оруулаад хашчаарай л гэж хэлье. Тэгэхээр тэр чинь бас л жоохон тийм танин мэдгүй ирдэн мэдлэгтэй л холбоотой явчихна. Тэгээд эмийг нөгөө чухал шүү. Эмийг танихтаа нөгөө учир шалтгааны жоохон гүнл тань нь бол их зүйтэй. Тэгээд бид нар хүмүүрээ сууж байгаа таны ихэд хэцүү. Тэгэхээр энэ чиглэлийн сургалтууд явж байгаа багш нартай гэдэг нь холбогдооч тэр чиглэлийн судалгаа хийж байгаа лабораторид нэг судалгааны газар байна шүү дээ зөндөө ихтэй хямгай сүлүүд тиймэрхүү чиглэлийн салбар газруудтай холбогдоод илүү төлөхөө тэгээд ер нь бол нэг тийм нарийн байна л гэж хэлээ. Сүүлийн үед өөр шүү. Бидний үед бол арай өөр байсан. Алхан дотоод хүүхдүүдийн сүнс өөр байна. Сарны сүнс ихтэй байна. Нарнаас ирсэн сүнсүүд байна. Тэгээ нарны аймагаас ирсэн сүнсүүдийн онцлог нэг одоо өөрсдийнх нь нөмөр хүмүүсийн онцлог байлаа гэдэг. Сарны аймгийнхан сар болоо сарны аймгийнхан буюу далай тэнгис мөсөн од мөнгөн одоос ирж байгаа айсаас ирж байгаа сүнстэй хүмүүс нарны аймгийнхны даган мөрдөг дэгжээхийг дагаад байх юм бол гал ус хоёр харшилтын адил харшлаа шүү дээ. Дахиад нөгөө өөсгөл готрол гэдэг юм чи хөтлөн явчиход байна. 6-аараа явахгүй болохоор өөрхөн сүнс гундаад эхэлдэг. Тэгэхээр гундсан сүнс гутраад униглаад гуниглсан гутарсан сүнс явсараад готрол гэдэг бидний энэ нэр тамир гүн депресс гэдэг нэг тамир орчдөг аюултай шүү дээ. Тэгэхээр явж сүнснийхээ зорилгыг таних нь бас маш хамгийн чухал. Зурх нь хамгийн жохол. Зурх сурсан зурхааг таниад тэрний дагуу нэг миний сүнсний онцлог юм гэлээ гэдгийг л мэдчихэл тэр дагуу нэг яваад үнэхээр сонирхож байгаа л гүнзгийрл болоо зүгээр сонирхгүй би энэ төвшөнд байгаад амьдрахад болохоор юм байна гэж явчвал эсвэл Монгол зан заншлыг судлаа л гэж хэлээ. Монгол зан заншил судал гэдэг нь үгүй юу яагаад хоригддаг байсан? Яагаад нүгэл гэдэг байсан? Яагаад цэрэгдэг байсан? Яагаад хордог байсан? Тийм яагаад дагдаг байсан? Яагаад шүтдэг байсан? Яагаад мөрөддөг байсан? Яагаад дээдэлдэг байсан? Энэ чинь л өөр зан заншил гэж яриад байгаа шүү дээ. Бид ч бол гарын авлагтайгаа төрсэн хүмүүс тийм байгаа. Гэтэ би тэгж хэлж арайд төвлөлт. Сүнсэнд чинь байгаа сүнсээс ухаа гэж хэлж чадахгүй. Сүнсээ ухаатгаа өөрийгөө ухах чаддгүй хүмүүстэй тэгж бол ярьж чадахгүй. Яг Монгол ноёс заншил маань гарын авлага гэдэг. Тэр утгаар тийм гарын авлагтайгаа өв соёлтойгоо байгаа. Тийм шүү. Тийм. Тэгээд энэ олон их сургалтууд явагдаж хахад сургалтанд сухгүйгээр ингээм амжилтанд хүрэмж байхгүй шүү дээ. Сургалтаар яах гэдэг ингээд байгаа юм. Гэхдээ сургалтаар яах гэдэг нь юу гэсэн юм? Юу ч мэдэхгүй байгаа л мэддэг болгох чинь хэлж өгөхгүй. Гэрэл асууж өгөх гэдэг шүү дээ. Харанхуй байгаа замыг гэрэлтүүлэх гарцсан эрдэм мэдлэг суралцах байх нэ. Төөргөө заяа болгох, зураг болгохын тулд бид нар одоо тэгвэл юунаас эхэлж яах ёстой вэ? Энэ бол зураг заяагаа тавилангаа ер нь тэнд л хүрч сүнснийхээ зорилгыг биелүүлэхийн тулд одоо асар их туултыг төөрөөд л яваад байдаг. Тэгэхээр бид нар ер нь юунаас эхлүүл зүгээр юм болоо. Одоо сүүлийн үед нөгөө сүнсний сэрэлт гэдэг том ойлголт явагдаад муулаа шүү дээ. Энэ чинь юу хэлээд байгаа гэхээр бүгдээрээ төөрцөн байгаа шүү та нар гэсэн санаа шүү дээ. Тэгээд төөрцөн хүмүүсдээ төөрхөн болоод одоо нэг
зам дээр гараад ирээч, жим дээр гараад ирээч, зургаараа яваад өгч. Тэгээ зургаараа явуулахын тулд нөө төрснөө мэдчихлээ. Сэрэх ёстой гэдгийг мэдчихлээ тий. Тэгэхээр үнэхээр сэргийж аваад Монгол цаг тооллын тухай ойлголтыг жоохон сонирхооч гэж хэлээ. Тэгээд Монгол цаг тооллоо жоохон сонирхоод тэрийг мэдээд ирэхлээр нэг дагаж мөрдөх буюу тэр зам заншил гэдэг зүйлийг өөрийнхөө нэг мөрдөх ёстой. Тэр ёсыг гэдэг юм уу? Зам эрдмий гэдэг юм уу? Тань мэдхүү гэдэг юм уу? Тэр зүйлийг жоохон шингээж аваад явчаачаал. Тэгэл юм бол хүн сая хэлдэг нэг зурхаагаа зурч сурхан цаашаа зургийнхаа дагуу явж байна л гэж хэлээ. Тэгээд юу штэ хамгийн гол нь зургийн дагуу явхлаар надад туслах хүн алга зүйл уучлаарай тийм биш. Яг бол чамайг зургийн дагуу чи явуулах гээд зурхаан гэдэгт үргэлж чимээ дуудах тоолно чинь тусламж ус тоолно ч тэр чинь байчдаг. Чиний энэ босоо голчоор дамжаад энэ нуруу нугсыг чинь дамжаад байж цаг хугацааны эзэдүүд цаг хугацааны орон заагаас холбоосууд байж лээ. Жилийн орон заагаас холбоосууд байж лээ. Тэгэхээр 60-ны орон зайны холбоосууд байж. Бүгдээрээ нэг чи хөдлөөл явж чадчихээн. Чи үйлзээл, тонголзоол, гэдэлзээл ингээл явж чадчихэна гэдэг чинь чам дээр тэр цаг хугацааны холбоосын хүчтэй байна уу, сул байна уу, сайн байна уу, саар байна ямар ч байсан холбоосууд байгаа гэсэн. Тэгэхээр чи үнэхэрийн чи зөв замаар явъя гэдэг ингээд жоохон учиртай хандаад нэрээ зургаараа явъя гэх юм бол зураг хинж туслах боломжтой байгаа. Тэгэхээр зөвлөгч чинь гэдэг юм багш чинь дэрэгч чинь байгаа. Чиний дэрэгдээ чиний нугсаар дамжаад тархинд чинь байгаа. Тэгээд нугсаар дамжаад зүрхэнд чинь байгаа. Зүрх тарих дээрээс нь хүйс гураар маш хүчтэй холбогдож байгаа. Бас нөгөө нэг юугаар холбогдож байгаа. Дэлхийн зүгээс бол хөлний улаар дамж холбогдож орж ирж байгаа. Тэгэхээр бие чагнацур. Бие чагнаад бие хөдөлгөөнтэй байлгаад бие эрүүл сарвал байлаа. Тэгээд хөдөлгөөн сайн хийжээ. Хөдөлгөөн хийжээ гэдэг нь бүжгэлжээ л гэж хэлье. Бүжгэлжээ гэж хэлье. Тэрнээс биш хөдөлгөөн хийж байгаагээд нэг төрлийн хөдөлгөөнийг өдөр шөнөгүй хийгээд дахиад нэг зөвхөн нэг хэсэг болчихгоодаа идэвхтэй ажиллаад нөгөө хэдэн болчихгоодаа судлах гэсэн үг биш. Зөвхөн нэг төрлийн мөрөглийг хийгээд бас нэг эрчмийн дутагдалт гэдэг юм уу, махбодын дутагдлаа. Махбодын нэг тохмохотынхаа химийг битгий танцрыг битгий алдагдуулаарай гэж хэлээ. Тэгээд дээрэс нь нэг манай дээр явж байгаа Окторгын алтан зурхаа сургалтанд сууж болноо. Бүр сууж болох байтугай суугаасай гэж хүсэж байна. Тэгэх юм бол ядаж сонирхсонд нь суулдаа. Би зөвхөн цагийнхт нь сууя. Би зөвхөн сарынхт нь сууя. Би зөвхөн жилийнхт нь сууж болно. Эсвэл би цогцоор нь сууя ч гэсэн болно. Нэг удаа сураад авсан зүйл чинь мөнгө зараад сураад авчихсан зүйл чинь чиний насан туршийн амьдралын мөр зам зураг болно гэж бодож байгаа. Тэгэх юм бол дахиад энэ тань чацаад сэрий гэж гүгээд авахгүй. Дахиад нэг матрицаас гарья гэдэг авахгүй. Дахиад нөгөө нэг юунаас сансрын торгоос гинжнээс мултрая гэдэг ингээд явах ямар ч шаардлагагүй болно. Нэг л өөрийгөө хүлээн зөвшөөрөл явчих юм шүү дээ. Нэг эмийг үгүйсгдэг бас хандлагаас болох. Одоо ч нэг бэлгийн гэрэг, мэдлэгийн гэрэг, мэдээллийн гэрэг, алтан гэрэг чинь маш их эрдэм мэдлгүүд илэрхэх гэж байгаа. Тэр ирнэ гэж байна. Яагаад алтан гэрэг гэдэг вэ? Алтан мэдлгүүд илэрхэх гэдэг байгаа. Алтан их Окторгын ертөнцийн бүтээсэн тэр алтан ухаанд эзэд гэдэг юм бүтээгч нар маш их эрдэм мэдлэгээ хүндрэлтэнд өгөх гээд байгаа. Тэгвэл хүндрэлтэнд бүгдээр мухарчлаа. Жижигхэн тарихтай, жижигхэн зүрх сэтгэлтэй, жижигхэн зам мөртэй болчлоо. Бүгдээр нь газар ширтэж амьдардаг болчлоо. Ингээд дээшээ тэнгэрлүүгээ ширтдэг гэдэг нь тэнгэрлүүгээ хардаг хүмүүс их цөөвчлөө гэдэг. Тэгээд нэг талаас нөгөө талаас нь сүнсний асар том шилжилт хүчтэй хийгдэх гэдэг шүү дээ. Энд чинь яасан залбир суужгаад хийх гэдэг байгаа биш шүү дээ. Эрдэм мэдлэгтэй болж ядаж зурхаа судалсныхаа дараа зурхаагаа мэдээд зөв зургаараа явцдаг бол эн чинь алтан гэрэл рүү орох үе таалга нэгдэж байна гэсэн үг шүү дээ. Тэгээд сүнсний хүчтэй шилжилтэнд ороод сүнс чинь хэмжээс авах гэдэг нь хүсээд идэг тэр хэмжээс тэр 5 дугаар хэмжээс төрж орох гэдэг гэж хэлээ те. Тийм учраас их олон юм дээр хүчтэй нэг хэсэг бол одоо шинжлэх ухааны хөгжиж шинжлэх ухааны том нээлтүүд хүчний нээлтүүд гарч ирээд үнэхээр сенсац болж ээж нэг
арга ертөнцийн шинжилгээ ухаан маш хөгжлөө шүү дээ. Тэгвэл энэ удаад яах гэдэг тэгэхээр бэлэг ертөнцийн ухаан маш хүчтэй дэлгэрж бэлэг ертөнцийнхээ хувьд маш их нээлтүүд гарч ирэх гэдэг. Тэгэхээр тэр нь бэлэн байгаа чи. Тэрийг бэлэн тусч аваач. Эсэргүүцэж биш, өгөөсгөж биш, гайхаж биш, алмаарч биш. Эсвэл хойшоо залхуурч биш. Чи юм хэд яах гэсэн. Чи сүнсээ тэр 6-аар нь зурж тэр алтан гэрний босгоор арах гэж тэр алтан гэрний босгон дээр босго даваа цаана байгаа тэр алтан одоо гариг хэсгээр хурж очих гэж чи ирсэн шүү дээ. Тэгэхээр чи залхуурахгүй эрдмээс сурчил та. Эрдмсээ та юу гэдэг тэрнийг сонсоод байгаа таньж мэдэх зэрэг амьдралыг хэд байна шүү дээ. Тэрнээс биш чамаар дээд тоогоодуулах гайгүй шүү дээ. Физикийн томьёо бичүүлэх гайгүй шүү дээ. Чамаар химийн уруул гэдэг нь химийн төсөв зохиолох гайгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр энгийн шүүл гэж хэлэх гэдэг тийм. Сургалт маань онлайнаар болно шүү дээ. Тэгээ онлайн болон цагмаар явдаг. Тийм их сургалт байгаа. За тэгээд бидний нэг уламжлалт ойлголтоос энэ огторгойн зурхай буюу алтан зурхай гэдэг ойлголт, мөнгөн зурхай гэдэг ойлголт шал өөр юм байна. Дэндүү одоо нэг авгаа юм байна гэж хэлээ. Авгаа зүйлийг авгаа гэдгээр нь хэлбэл одоо бас болохгүй байх л да. Нөгөө сайхан зүйлийг нөгөө саар зүйлтэйгээ хамаагүй утгаж ойлгодог болчихсон. Аваа зүйлийн үн цэнтэй зүйлийн үн цэнийг хөсөрдүүлэг болчихсон. Бидний хувьд бол агуу юмыг ялгаж алтан гэдэг үгийг нэр томьёо болгож жижигхэн зурхай биш ээ. Сарны тоолд багтсан, сарны эргэлтэнд тохирсон зурхай биш ээ. Огторгон эргэлтэнд тохирсон зурхай шүү гэдгийг таниулах гээд огторгын гэж нэрлэж байгаа шүү дээ. Тийм сургууль явагдаж байгаа. За танд маш их талархлаа. Маш их үн цэнтэй мэдээллийг хуваалцлаа. За тийм тэгээд үнэхээр яг уу сонирхож байвал ингээд дараагийн цоврал ингээд зурхай байна өөр юу ч юм те яриад ч боломж байгаа байхгүй. Нэг анхны сонсох төвшөнд л яриа те. Сургалтууд дээр бол мэдчихэж байгаа штэ дадлагтай хамт хийдэг маш их задлжиг яагаад гэж ямар холбоос үүсэж байгаа юу бий болоо да. Одоо хүмүүс ингэж юм тийм үү. Үйлэр хөтөлбөр гэж нэрлэгдсэн. Жинхэнэ болно хувь зайны зураг буюу зурхай байгаад байгаа штэ. Тэр нэг үлийн өрн хөтөлбөр их мохоо нэрлэгдсэн. Уг нь цэгэрлийн хөтөлбөр гэж нэрлэж болно. Эсвэл зурхай. Тэгэд нэг энэ зүйлийг хэн зурдаг энэ ч мэдтгүү, хэн өөрчлөн оноогоо байгаа энэ ч мэдтгүү явж штий бид нар хүн оноо. Ёстой эрийнхаа сандын хаваа төрчихсөн юм шиг. Өөрсдийнхөө хүчинд энэ ертөнцийн амьдарч байгаа юм шиг боддог. Гэтэл тийм бишээ л гэдгийг 6 сургалтанд суувал хүн болгон ойлгоно. Үнэхээр биднийг амьд байлгаж, биднийг хүн болгон бүтээгээд, биднийг нөгөө зургаар нь явуулаад нэг хүмүүн шиг хүмүүн болгохын тулд ямар их хүч хөдөлмөр, цаг хугацааны ямар олон эцдүүд бид нартай холбогдож яаж минут тутамд, хорон тутамд бидний зам мөрийг тэгшилж байдгийг тал талаас түшиж дээрээс өндийж босгож байдгийг ойлгох болно л гэж хэлээ да. За тэгээд баярлаа. За тэгээд асууж тодруулах зүйл байвал комент хэсгээр бичээрэй.